За сайн мэцэн уу та бүхэнд англи хэлний аюул зүй буюу үгийн дуудлагын талаар сурал хичээлүүдийг орж байгаа хэлээ. За өмнөх хоёр хичээлээр аюул зүй оршил хичээл мөн олон үедээ урт үгийг хэрхэн зөв дуудах талаар хичээл орсон байгаа. Энэ хоёр хичээлийг мөн үзэж сонирхоорой. За өнөөдрийн хичээлээр Франц хэлнээс англи хэлэнд одоо зээлдэж орж иж өөрөмшүүлсэн үг хэллэгийг хэрхэн зөв дуудах талаар хичээл орох гэж байна. Тэгэхээр англи хэл маань үгийн одоо хамгийн баялаг нөөцтэй хэл гэж тооцдог. За өдөр тутмын одоо өргөн хэрэглээний одоо төрөл хэлтэй хүмүүсийн хэрэглэдэг үг хэллэг бол 15,000-аас 20,000 үг гэж тооцдог. Нийт үгийн тоо бол мэдээж хэдэн зуун мянгаар тоологдно. За тэгэхээр англи хэл маань маш одоо түүхийн явцад маш олон хэлний нөлөө орж ирсэн. За эдгээрээс голлох хоёр хэл одоо нөлөөтэй хоёр хэл бол латин болон франц хэл юм аа. За нийлээд англи хэлний үг хэллэгийн 58%-ийг одоо эдгээр хоёр хэлнээс гаралтай үг хэллэг эзэлдэг. За франц хэл дангаараа болохоор 29% буюу 10,000 үг хэллэг франц хэлнээс одоо гаралтай англи хэлэнд одоо өрөмшүүлсэн үг хэллэг болж орсон юм аа. За тэгэхээр эдгээр үг хэллэгийг бол дуудахад бол нэлээд яривтай байдаг. Хүмүүс хвчлэн одоо буруу дууддаг. За тэгээд ер нь бол франц хэлний үг хэллэг англид хизээ орж ирсэн бэ гэхээр 1066 онд манай эртний 1066 онд норманчууд одоо англиг эзэлснээр франц хэлний одоо нөлөө одоо орж ирсэн гэж үздэг. За тэгэхээр өнөөдөр франц хэлнээс гаралтай үг хэллэгийг бүгдээрээ үздэгэ. За эхний хамгийн нийтлэг одоо жишээ бол ч гэдэг үсгийн нийлэмжийн дуудлага байдаг. За энэ дуудлага маань 3 янзаар дуудагддаг. Иш, к, ч гэж 3 янзаар дуудагдана. За эхний жишээ нь charade, brochure. Франц гаралтай үг хэллэгүүд ch үсгийн нийлэмж бол ихвчлэн ш гэж дуудагддаг. За дараагийнх нь к гэж дуудагдана. chasm, school. Грек одоо гаралтай үг хэллэгүүд к-гэр дуудагддаг байна. За хуучин англи болон герман одоо гаралтай үг хэллэгүүд болохоор ч-гэр ихвчлэн дуудагддаг. champion, child. За тэгэхээр ишээр франц хэлний дараагийн жишээ нь франц хэлний иш одоо авиагаар дуудагддаг үгнүүдийг харцгаая. Chef, machine, mustache, parachute, cliché, chalet, chateau. За дараагийнх нь ч-гэр дуудагддаг франц гаралтай үг хэллэгүүд. За энэ үг хэллэгүүд болохоор ихэвчлэн одоо хуучин франц хэлнээс одоо орж ирсэн үг хэллэгүүд ингэж ч-гэр дуудагддаг. За challenge, chance, chase, avalanche, cherry, choice. За тэгэхээр дараагийн одоо жишээнүүд дээр болохоор одоо салбар бүртээ ямар үг хэллэгүүд орж ирснийг харцгаая. За хоол хүнстэй холбоотой үг хэллэгүүд жишээлбэл франц хэлнээс орж ирсэн үг хэллэгүүдийн нэг 100 хэдэн жишээг бүгдээрээ харцгаая. Эхнийх нь à la carte, omelette, bon appétit, beef, aubergine, croissant, filet, mayonnaise, mutton, pastry, pork, porridge, pudding, salad, sauce, sausage, soup, stew. За дараах үг хэллэг маань хуулийн одоо үг хэллэгүүд байна. Франц хэлнээс орж ирсэн. Justice, judge, jury, attorney, court, case, sovereign. За улс төр болон эдийн засгтай холбоотой нийслэлүүдийг бүгдээр харцгаая. Treasury, commerce, finance, materialism, administration, federal, bureaucracy, constitution, jurisdiction. За дипломат одоо үг хэллэгүүдийг харцгаая. Attach, envoy, embassy, diplomacy, rapprochement, treaty, alliance, protocol. Урлагтай холбоотой үг хэллэгүүд байна. Theatre, author, stage, paint, canvas, perform, harmony,
melody, rhythm, trumpet, gallery, portrait, palette, montage, collage. За бусад үг хэллэгүүдийг харцгаая. Photograph, fiancé, energy, gallery, identity, incredible, professor, menu, massage, toilet, culture, alcohol, cinema, television, helicopter, en route, bon voyage, bouquet, boutique, entrepreneur, chic, couture, faux pas, souvenir, hydrogen, carbon, stratosphere. За тэгэхээр Франц гаралтай үг хэллэгүүдийг бол яг ингэж дуудлана гэсэн одоо тийм дүрэн байдаггүй. Тэгэхээр эхнээсээ шинэ үгээ чэйжлэхдээ одоо бүх эсларууд бол онлайн интернет дээр одоо ордог эсларууд бол бүгд аудио дуудлага нь байдаг. Тэр дуудлага дээр нь дарж эхнээсээ одоо дуудлага зөв сурцгаагаарай. Тэрхгүй эхнээсээ одоо дуудлага буруу сурчих юм бол дараа нь засах гэж бол нэлээд цаг хугацаа зарцуулдаг. Тиймээс эхнээсээ үг хэллэгээ зөв сурцгаагаарай гэж та бүхэнд одоо зөвлөх байна. За тэгээд та бүхэн энэ удаагийн хичээл одоо хэрэгтэй байсан гэдэгт итгэж байна. За дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяр.